Лалам хэлэхдээ барууны ертөнцид боловсрол нь материаллык үнэт зүйлсийг олж авахд бүхэлдээ чиглэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч материаллык үнэт зүйл эдийн зөвхөн хашаал өгч байна. Хүмүүс мөн спортын тэмцээн уралдаан, сайхан дуу өвчм, амттай хоол, хаатай үнэрээс таашаал авдаг билээ. Ийм заамаар олж буй ад жаргалын мэдрэмж нь бүхэлдээ мэдрэн хүртгүйдээр суурилсан байдаг. Ийм аз жаргал тогтворгүй, хувирамтай байдаг. Таныг материаллык үнэт зүйлс ад жаргалтай болгоно. Тэр бүхэн алга болох үед тань зөвхөн дурсамж үлддэг. Материаллык амьдралын хэв маягаар амьдрснаар бид санаа зовх мэдрэмжийн гол нь болж байгаа юм хэмээн тэрээр иржээ. Үнэслэн энэ бодлоос ангид байж оюун санаа, ухамсарын төвшинтэйгээ ажиллаж амар амгаланд хүрэхийг ухамсартайгаар ад жаргалтай байхыг хүсэж буй бүх хүнд тэрээр уриалжээ.